Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын дэд ахлагч Баатарч байна. Энэ удаагийн байгаль хөдлөлийн тухай 50 номны подкастн дээр өнөөдөр номын ертөнц клубын гишүүн Баяржгалан байна. Сайн байна. Өнөөдөр та бидэнд ямар номын талаар ярихаар хүрчсэн бэ? Ургамлын амьдрал гэдэг. Тэгээд яагаад гэдэг ургамлын амьдрал гэдэг номны тухай. Тухайн номны зохиолчийн талаар мэдээлэл өгөөч. Энэ мандал гэдэг юм байна. Тэр нь тэгээд ямар хүн бэ гэхээр 65 гаруй төрлийн ингээ хүүхдийн ном бичсэн. Хүүхдийн ном бичгээр алдартай. Яагаад хүүхдийн ном бичгээр илүү алдартай вэ гэхээр ингээд зураг агуулсан. Тэгээд мөн хүүхдэд ингээд ойлгомжтой амар хэлбэрээр ингээд бичсэн ингээд илүү дутууг мэдэхгүй үзэг ашиглахгүй. Миний санахын ингээд яагаад гэдэг энэ цуврал ном айгүй олон хэсэгтэй байдаг. Тэгээд энэ бараг тэр 65 гаруй ном бүгдээрээ яагаад энэ номнууд вэ? Яагаад цуврал юм? Ер нь хин. Тэгээд яагаад гэдэг асуултанд хариулагдахаар ингээд хэмжээний цувралууд ер нь бүгд. Хүүхдүүд чинь 3-6 наас асуулт яагаад гэдэг асуулт ингээд маш их асуудаг шүү дээ. Тэгээд тэрэнд хариулагдахаар цувралууд байгаа. За тэгвэл ерөн зохиолч нь хүүхдийн ном бичдэг төрлийн тэгээд ер нь хүүхдүүдийн асуултанд хариулахаар нэг тийм ном бичдэг зохиолч юм те. Тухайн ургамал амьдрал гэдэг номон дээр яг юуны тухай гардаг вэ? Ургамлыг яаж арчлах хэрэгтэй вэ? Ургамал яаж төрхөөсөө ингээд хөх хүртэл яаж амьдрдаг вэ? Тэгэд ургамлыг арчлахад юу хэрэг болдог вэ? Ургамал байгаль ямар үр нөлөө үзүүлдэг вэ? Тэгээд хүүхдүүд ургамлаа яаж хайрлах хэрэгтэй вэ гэдгийг сургасан төрлийн. Ер нь шууд бага ингээд 5 дугаар ангид байгалийн ухаан гэдэг хичээлээд тэгээд тэнд ургамал эднэр үзээд бас дээрсэн дунд анги руу ороод шууд биологи хим эднэр үзээд явахаар жаахан ойлгох хэцүү байдаг. Тиймэрхүү хичээлүүд үзэж эхлэхээс өмнө ер нь номыг унших зүгээр юм байна те. Ер нь бага насны зориулсан бүтээлүүд. Энэ тухайн ном дээр хүүхдүүд ургамлаа ямар чухал тэгээд ургамлаа яаж хайрлах ёстой гэсэн тухай гардаг уу? Яаж арчилвал илүү удаан амьдрна гэсэн тиймэрхүү. Тэг ингээд 6 харуулсан байдаг номон дээр жишээ ингээд нэг Мишелийн ингээд услаагүй ингээд нэг хэсэг мартсан байсан цэцэг тэгээд Батын ингээд орчсон байсан цэцэг ингээд харуулад гэт ингээд Мишелийн арчилсан байсан цэцэг ингээд баг ажиллаг байсан болохоор ингээд хатаа гундийцсан. Тэгээд Батагийн ургас ингээд арчилсан байсан цэцэг ингээд айгүй гоё дэлбэлсэн ингээд гоё англи үнээр нөрлөж байгаа. Англиулж байгаа. Ер нь нэлээд ойлгомжтой юм байна те жишээ тавьсан. Та ер нь өөрөө ахлах ангийн сурагч тэгээд тодорхой хэмжээний байгалийн ухааны бүх мэдлгүүдээ ер нь бараг сураад мэдсэн байгаа. Хэд тэгсэн ч гэсэн хүн чинь төгс бишим чинь бас мэдээгүй зүйл байгаа. Тухайн ном дээр таны хувьд урамлалтай холбоотой мэдээгүй зүйл байсан уу? Мэдээгүй тэгээ шинээр олж мэдсэн. Тэн дээр ингээд нэг зураг байсан байхгүй юу? Тэгээд байшинтай. Тэгээд байшингийн дээвэр дээр нэг өвс ургацсан байсан. Яагаад ургацсныг би бол мэдээгүй. Тэгээд ургамал хөдөлтийн багтаа гэж бодсон. Гэсэн яагаад ургадаг вэ гэхээр өвс гэдэг баг соёо байсан баха. Тэгээд нэг модны өр нь ингээд далавчтай юм шиг харагддаг байхгүй юу? Тэгээд салхинд ингээд хийсгтэй ингээд модны байшингийн дээвэр дээр хараад тэн дээр ургацсан байсан мөлий. Тэгээд ер нь ургамал яаж хоололдог. Тэгээд бас яаж ингээд өөр мөрөө ингээд газар яаж унгаадаг тиймэрхүү юм яасан ба. Ер нь тийм заримдаа хуучин байшин эднэр дээр тэгээд ургамал хизээч ургах газар яаж ч юм нэг ургамал мод эднэр ургацсан бүр тэгээд заримдаа байшингийн дээвэр дээр бүтэн мод ургацсан тиймэрхүү тохиолдлууд байдаг. Тэр талаар би бас мэдэхгүй юм. Тэгээд тэр талаар мэдсэн байна. Тэгээд энэ ном дээр таны дуртай хэсэг эсвэл дуртай тийм ургамал эднэр гарсан уу? Ер нь хэн мэддэг ургамлууд лээс. Мэддэг ургамлууд байсан. Тэгэхээр баг насны хүмүүс мэдэхгүй болохоор ер нь тэднийг уншчул арай амрах гэж бодож байна. Энэ тухайн ургамлын амьдрал гэдэг номын дан ганц багчуудын хэлтгөө өсвөр насныхан эцэг эхнэр унших боломжтой. Ер нь ингээд хүүхдүүд ингээд яагаад гэсэн асуулт амар асуудаг. Тийм болохоор ингээд эцэгчүүд ингээд тухайн үед ингээд амар уцаа оруулж байгаа. Завгүй байна. Наач тэгээ багшаас асууж хэдрэг орхичдаг. Тийм болохоор эцэг эхнэр ингээд аваа хүүхдүүдэд уншиж өгөх боломжтой. Бас ингээд багш нар ч гэсэн ингээд яг нарийн мэдгүй дараа нь том болоод үзнэ гэдэг зарим багш нар орхичдаг. Тийм болохоор тэр багш нарт зааваад энэ бага наснаа ингээд уншуулчвал байгаль экологи ингээ хайрлах сэтгэхүйтэй олж хөгжнө хааж бодож байна юм уурснаар. Тэр нь ерөнхий боловсролын сургуулийн баг анги болгон номын сан байдаг. Тэгээд тухайн номын санд энэ ном байж буруудахгүй юм байна. Бас дээрс нь эцэг эхнэр хүүхдүүдтэйгээ ер нь цагийг баг өнгөрөхөө байсан. Таны сая хэлсэнчлэн уцаа орлоо завгүй байдаг. Эцэг эхнэр өөрсдөө яг хуу зарим эцэг эхнэр тийм 10 жилдээ сураагүй гэх юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. Тэгээд бас дээрс нь өөрсдөө тэр ургамлын тухай мэдэхгүй байж болно. Тэгээд өөрсдөө бас тухайн мэдлэг авангаа хүүхдээ цаг өнгөрөөгөө 5 ном уншаад дэх боломжтой юм тий. Та өмнө бас манай дугаарт өөр байгаль экологийн тухай ном авч оролцож ирсэн. Тухайн номноос энэ ном ямар ялгаатай вэ яг?
би өмнө мана гэдэг дугаарт орж байсан. Тэр тэгээд энэ ном нь ингээд танин мэдхүүн зорилготой байхгүй юу? Хүүхдэд ингээд яаж ургамал ургадаг тухай. За тэр нь болохоор ингээд миний бодлоор байгалийн дэлхийн ингээд сүлжилттэйг ингээд хүндсэн болохоор тэгээд ус масаа сайн хайрлах тухай байсан. Тэгээд тэр нь болохоор арай уран зохиол маяг талтай байсан. Мазалаас хаварж ийн гэдэргээд бас. Энэ болохоор танин мэдхүүтэй холбоотой байгаа. Танд аль нь илүү таалагдсан бэ? Ер нь аль нь илүү хүмүүст хэрэгтэй, аль нь илүү надад хоёулаа хэрэгтэй санагдсан. Гэтэ яг миний хувьд бол арай уран зохиол дуртай болохоор ингээд тэр мана гэдэг ном нь арай гоё санагдсан. ойлгомжтой. Тэгээ хоёулаа гоё. Та өөрөө энэ номыг уншаад тухайн хоёр номны аль нэгийг нь уншаад энэ 50 номныхоо тэмцээнд оролцож байгаа юу? Би тэмдэглэл хөтлөө явж байгаа. Номныхаа тухай арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Жишээлбэл яг нэг урамлыг яаж тайлбарладаг? Жишээ нь ингээд зарим ингээд юу байгаа штэ. Сарнаа болохоор ингээд яаж би ингээд өөрийгөө ингээд амтнд идэвхчихгүй ингээд аваад идэг гэхээр ингээд өргөстэй. Тэгээд ер нь ургамлаас яаж өөрийгөө хамгаалдаг гэдэг гарсан. Тэгээд бас яаж ингээд өөр нахиагаа үлдээдэг вэ гэхээр зарим нь ингээд салхин замаар яана. Салхин өөр нь ингээд салхин тийсээд зарим ингээд чатран мацран болохоор ингээд шууд утаж унаад ингээд доошлогтой ингээд өөр мөн унцдаг. Тийм төрлөөр яж болно. Тэгээд зарим ингээд нааддаг жимс ингээд хажуугаар өнгөрж байгаа амтны өсөнд наалдаад тэгээд амтныг өсөөс цэвэрлэх үед нь унаад тэгээд тиймэрхүү үед ингээд газар унаад тэгээд бороо моронд ингээд ягаад хөрслөгдөж чивлэгдээд тэгжээж өөрийгөө яадаг гэсэн. Ойлгомжтой. Тэгээд ер нь бас дээрс нэг төрлийн үүсчих талаараа тийм амьдрал ер нь урамдыг яаж өөлөө төрхөөсөө өөхөх хүртэл ингээд яаж амьдралыг тухай бас яаж үүрждэг. Ер нь хүний амьдралаа төстэй. Манай экологийн тухай 50 номын уралдаанд 2 ном унш өөрөө сайхан мэдлэгтэй болж тэгээд үзэгчтэй номоо тайлбарласан баяр цохлондоо баярлалаа. Манай дараагийн 50 номын уралдаанд номд санал хүсэлт илгээх бол манай Facebook пэйж рүү холбогдож олно. Бас дээрс нь доорх линкээр дараад бидэнтэй холбогдоход нээлттэй байгаа. Манай урилгыг хүлээж авч ирсэн баяр цохлондоо баярлалаа. Энэ хүртэл үзэгчтэй баярлалаа. Баяртай.